Зэ төмөн олон монголчууд минь сайхан надараа. 13-14-нд соёлын төвөргөнд миний тоглолт болно. Морин хуур талин бол нэртэй та бүхэн хүрэлцэн ирж сайхан наадаж сайхан дуулахыг хүсье. За ингээд тоглолтын үед бол бэлтгэлээ хийж байна, сургуулаа хийж байна. Харин одоо яг намайг дуудаж байна. Би очихоор явах гэж байна. Амжуулаад энэ яриаг өгчий. Мөн Facebook-ийн найзууд минь одоо 10,000 хүрсэн байна. Тийм учраас тэр ер нь бол хүчээд байна гэхэд. Тийм учраас тэр хүмүүстэй зориулж тоглолт хийн гэж хэлснийгаа бол хийж гэн. Тэгээд хүмүүсээс авсан санал асуулгын дагуу цуглуулсан дуунуудыг ер нь бол бүгдийн багтаах одоо үнэхээр боломж байхгүй боловч тэгтээ ихэнх нь бол багтаасан гэж бодож байна. Тэгээд тоглолтод төрүүлж билет авсан ямар нэгэн одоо байдлаар шалгаруулалт явуулаад 3 цомог 4 цомгоо бол тэр хүнд бэлгэлье гэж бодож байна хүмүүст. Ямар нэг манай зохион байгуулж байгаа хүмүүс учрыг олоод фэнүүдэд маань CD бэлгэлж байгаа. Тоглолтод бол одоо үндсэндээ надаас өөр дуучин байхгүй байх. Би ганцаараа одоо 2-3 цаг дуулах байх. Хүмүүсийг уйдахгүй байх гэж найдаж байна. Дуунууд нь өөр учир явдлыг дуулах учраас хүмүүсийн дуртай дуунууд байгаа учраас сайхан өдрүүлэх байхаа л гэж бодож байна доо. За 1-2 3 одоо бас огт хүн сонсоогүй ч байж магадгүй шинэ дуу бас дуулах байх. Тэр өдөртөө таалагдж ивэл миний баясгал тэр болно. Тэр дорн сурж ивэл та нарын авьяас бол одоо тийм гайхамшигтай байх болно. Ингээд 13-14-нд соёлын төвөргөнд 19 цагаас та бүхэнтэйгээ уулзахад бараг бэлэн болчиход байна. Харунгийн савга. Морин хуур талин хол тоглолт. Би Монголдоо хайртай. Би Монгол наадамдаа хайртай. Би Монгол дуундаа хайртай. Соёлын төвөргөнд 7 сарын 13-14-нд 19 цагаас мянган жил наран мандаж мянган жил наадам болж байгаа.